За шинээс юм захиалахаар хэр ирдэг вэ гэд хүмүүс гайхаад идэг. Энэ болохоор ер нь бол Монголд Taobao гэдэг хятад барааны сайт эдэг штэ. Яг тэрэн шиг Японд ирдэг юм хятад сайтууд эдэг. Японд ерөнхийдөө хувцсны үнэтэй байдаг болохоор монголчууд ч юм уу ер нь Япон хүмүүсийн хятад сайтаас ер нь маш хямдхан хувцас авч өмсдөг. За эднэрийг хэр ирсэн байна тэр задлж үзье. За би болохоор юм 3 юм авсан байгаа. Нэг нь төрөвч. За энэ төрөвч болохоор юм энэ төрөвчийг болохоор би 650 yen гэдэг чинь Монгол мөнгөөр нэг 14,000 төгрөг хавцаа авсан гэсэн үг. Японд хэд бол энэ бол маш боломжийн үнэтэй гэж бодож байна юм. Материал нь юм ирдэг. Хүмүүс амар эргэлзээддэг. Ер нь бараагаа сайн судалж байгаа тах юм бол маш дайжгүй ирдэг. За дараагийнх нь болохоор энэ бол син гаран гэдэг чинь Монгол мөнгөөр ер нь бол нэг 22-3 мянган төгрөгөнд авсан гэсэн үг. За яг зураг шигээ ирж гин үгүй бид дээр зургийг оруулаад тэг өмссөн зурагтайгаа хамт оруулж үзүүлнэ. Эхний палаж нь юм ирсэн байна. Нэг зураг шигээ амар гоё. Материал нь бас айгүй нэмгүй. Японд өмсгөд айгүй гоё юм байна. За дараагийн палаж нь үзье. За дараагийн палаж нь юм ирсэн байна. Бас яг зураг шиг юм. Гоё. Япон мараг үнэтэй авахгүйгээр шинээс иймэрхүү хувцснууд ер нь сонголтоо зөв хийгээд ийм гоё палажуудыг бол хямдхан авах боломжтой байдаг шүү. Та захиалаад үзээрэй.